Сайн уу залуусаа юу яцхан за хаврын салхинд хэр их тоогдож байна. За жоохон үлээх юм бол цэцэг ногоороод бас 100 нулирал сайхан уйлрал маань ирэх гэж байна. За миний хувьд болохоор бичлэг оруулахгүй бас нэлийн цаг хугацаа өнгөрүүлсэн байна. За энэ бичлэгийн яг төгсгөлд болохоор би яагаад бичлэг оруулахгүй утсан талаараа за тэр шалтгаанаа болохоор та хүн тоож голноо. За миний хэлчээ. За тэр ухаарсан зүйлсийг сонсомоор байгаа хүмүүс байгаа бол өнөөдрийн хичээлийн төгсгөл болохоор тэр талаараа ярих учраас бичлэгийн төгсгөл рүү очоод дуустал нь бичлэгийг үзээсэй гэж хүсэж байна. За өнөөдрийн Photoshop-ын хичээлээрээ 3D текстийг хамтдаа хийж сурах болно. За өнгөрсөн хичээлээр та бүхэнд би Illustrator, Photoshop хоёрын уялдаа буюу хооронд нь яаж ашигладаг бэ гэдэг талаар заасан баг. Юу гэсэн үг гэхээр Adobe-ийн нэг л программыг та сайн сурчих юм бол бусад программыг сурахад маш их амархан байгаа. Нэг байгууллагын компани, shortcut, interface бүх зүйл нь ижилхэн учраас сурахад амархан байдаг байгаа. Illustrator дээр 3D текст, 3D BT болохоор хийхэд маш амархан байдаг байгаа. За гэхдээ та Photoshop дээр 3D текстийг хэрхэн хийх вэ? Ямар аргыг ашиглах вэ? Та хүн дотроо өөрийнхөө сурсан зүйлсүүдээ бодоод нэг үзтээ. За өнөөдрийн хичээлээр болохоор та хүн би баг 20 секундэд 3D текст хийх аргыг зааж өгөх болно. За маш амархан байгаа. За энэ аргыг сурчих юм бол за бас олон зүйл дээр ашиглах бүрэн боломжтой байгаа. За миний хувьд тасралтгүй суралцаар байгаа. За та хүн ч гэсэн суралцахаар энэ академик хичээлийг маань үзэж байгаад маш их баярлалаа. За 40 наснаас хойшоо ч юм уу жоохон юм сурахад анхаар төвлөрөл муу эсвэл бие махбодын үед ч юм уу жоохон хөгшөрсөн үедээ entertainment хөгжилтэй зүйлсүүд кино задлан ч юм уу үзэж болно шүү дээ. Гэхдээ одоо энэ залуу байгаа насн дээр тэгж битээ цагаа хийдимийн үрээсэй гэж хүсэж байна. За маш их суралцах цаг хугацаа учраас за академик хичээл, академик зүйлсүүдийг ч гэсэн үзээд яваасай гэж хүсэж байна. За тэгвэл олон юм ярихгүйгээр өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. 가자. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоох уу. За миний хувьд болохоор бас өдөр тутамд маш их суралцдаг байгаа. За YouTube сувг болохоор одоо манай Монгол улс чинь бүртгэлгүй учраас мөнгө төлөхгүйгээр бүх одоо YouTube сувгийг өнгөө үзээд байгаа шүү дээ. Гэхдээ хөгжингүй орнуудад болохоор одоо рекламууд байнга гарч ирдэг. За тэгээд рекламгүй үзмээр байгаа бол төлбөр төлж хэрэгэлдэг ч юм уу. Эсвэл membership гэдэг зүйл байгаа. За тэр нь болохоор контент ингэж үйлдвэрлэж байгаа ютубер хүмүүст маш их чухал зүйл байгаа. За тэр нь юу гэсүгээрээ их чухал одоо хичээлүүдийг membership гээд төлбөр одоо сарын $3-4 гэдэг ч юм уу $10 гэдэг ч юм уу. За тэгээд тэр membership нь болохоор төлбөрийн төлчих юм бол тэр бичлэгүүдийг болохоор төлбөр төлсөн хүн л үздэг гэдэг ч юм уу. YouTube сувгч гэсэн тийм membership систем маш их байдаг. За миний хувьд маш олон бас олон ютуберуудын бас membership-ийн төлбөрийн төлөөд тэр хүмүүсийн хичээлүүдийг үзэж байгаа. За мөн Солонгосын одоо яг л одоо их сургууль гэдэг шиг ямар ч тийм одоо монголоор Mail-аар гэдэг аппликейшн байдаг шүү дээ. Яг тийм сургалтын системийн даваагаас маш их суралцж байгаа. За тэгээд тэр сурсан зүйлсүүдэл та бүхэнд зааж өгж байгаа. За мөн олон жилийн турш миний мэдээж хэрэгжүүлж ирсэн зүйлсээ бас зааж өгч байгаа. За ямар ч тач та бүхэнд болохоор ингээд зааж өгөх юм бол тэр хичээл маань надад маш их үлддэг. За хүнд ингээд юм зааж өгөх юм бол илүү их үлддэг гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг тийм аргыг бас би өөртөө хэрэгжүүлж байгаа гэсэн үг байгаа. За тэгвэл өнөөдрийн гол зорилго нь болохоор маш хурднаар 3D текстийг Photoshop дээр хийх байгаа шүү гол зүйл нь. За тэгээд хийх явцад болохоор бас олон зүйлсийг зааж өгөх болно. За та бүхэн мэдээгүй зүйлсүүд ч гэсэн байх бах. За тэгээд олон shortcut-ыг зааж өгөх болно. За яг Illustrator дээр болохоор маш амархнаар хурдан бас 3D текстийг хийх боломжтой байдаг шүү дээ. Гэхдээ өнөөдрийн аргыг ямар ч та бүхэн сураад авчих юм бол олон зүйл дээр бас хэрэгжиж болох байгаа гэж бодож байна. За тэгвэл бүгдээрээ Photoshop-оо нээгээд за 3D текстийг Photoshop дээр хэрхэн хийх талаар суралцгаая. За өнөөдрийн хамтдаа хийх постэр байгаа. За харах юм бол энэ 3D текст гэсэн энэ хэсэг маань болохоор жоохон юм 3D мэдрэмжийн 3D текстийг та бүхэнд харагдуулж байгаа. За бүгдээрээ болохоор өнөөдөр яаж ингэж
хийх вэ, аргыг сургуулна. За энгийн харах юм бол энэ дизайныг сурмаар байвал надтай хамт гэдэг ч юм уу. За энэ мөнгөчин дизайн IKEA гэдэг текст болохоор зүгээр текст. За энэ 3D текстийг бичсэн байгаа болохоор илүү ч 3D харагдуулж байгаас энгийн текстийг бодоход за тэгээд өнөөдрийн одоо гол зүйл нь болохоор энэ 3D текстийг хийх сурах байгаа. За энэ 3D текстийг бүгд энүүдийг хаалгуулах чи. За харах юм бол та хүнд намайг гоё самартаа болсон байгааг харж байгаа байх. За энэ болохоор баг урдаас нэг 100,000 төгрөгтөл авсан байгаа. За IKEA-гаас гаргасан самбар. За тэгээд тиймэртэйч их гоё санагдаад YouTube-өр ч юм уу хүмүүсийг харсан ч амар гоё санагдаад бодож явж байгаа. За тэгээд захиж авсан байгаа. Тэгээд ямартайч энэ сэдвээр ямартайч хийвэл зүгээр юм байна да гэж бодоод ямартайч зургийг аваад thumbnail-аагаа болгосон байгаа. Цаг тийм гол нь энэ биш. За текст нь чухал учраас бүгдээр тэгвэл 3D текстийг хий сурыг. За маш амархан байгаа. За мэдээж за бүгдээр Ctrl N үсгийг дарах юм бол Photoshop дээр nav document буюу хуудас нээж болдгийг мэдж байгаа. За түүний дараа за 1920 1080 за PPI нь болохоор 72 буюу автоматар сонгочих. За тэгээ энэ болохоор thumbnail-ны 16 Hz-ийн size учраас за ингээд 72 тэ ямар ч шинээр create гэдэг хуудсыг нэй. За гол нь болохоор одоо background color цагаан биш текстийг цагаанаар хийх байгаа. За дараа нь яагаад би та бүхэнд текстийг цагаанаар хийж байгаа вэ гэдгийг тайлбарлаж байна. За тийм учраас background-ийн өнгийг бүгдээрээ за энэ хэсэг дээрээс solid color-ыг дараад за энэ дээрээс болохоор ийм gray ч юм уу ямар ч нэг ийм өнгийг сонгочих. За түүний дараа T үсэг keyboard-наас дараа text гэсэн үг байгаа. За тэгээд текстийгээ сонгоод за бүгдээрээ өөрсдийнхөө дуртай фонтоор бичиж болно. За миний хувьд болохоор IKEA гэж биччихье. За тэгээд ямар ч томруулчих тий. За тэгээд ингээ голлуулахыг яаж голлуулахаа мэдэхгүй байгаа бол бүгдээрээ за миний болохоор одоо ингээ голлуулмаар байна шүү дээ. Энэ бас арга байгаа. За энэ текстийг сонголоо, background-ыг Ctrl дарангаа сонголоо. За тэгэх юм бол дээр болохоор голлуулах хэсгүүд маань ингээд гэрлэн алсан. За энэ ашиглаж болно гэсэн үг. Түүний дараа центрийн дарлаа, бас голын дарлаа. Тэгэх юм бол текст маань яг энэ яг одоо хуудсан юм голждаг байгаа. За энэ текстийг болохоор бүгдээрээ drop shadow буюу сүүдэр өгнө. За тэгээд сүүдрийн аргаар 3D текстийг хийх боломжтой байгаа. За яаж өгөх вэ гэхээр за энэ текстийг сонгосныхоо дараа бүгдээрээ текстэн дээрээ хоёр ингээд дарчин. За энэ хэсгээр дарах. За энэ текстээр дарах. За нурдлын энэ тв хэсгээр дарах өөр байгаа шүү. За тийм учраас энэ хоосон хэсгээр нь 2 удаа дарна. За тэгхийн болвол за blend mode layer style-ийн хэсэг рүү орчдөг байгаа. За энэ дотор болохоор color overlay-аас ахуулаад drop shadow маш олон зүйл байгаа. За эдгэрийг болохоор Photoshop хэрэгэд ашигладаг хүмүүс маань угаасаа маш их ашигладаг байгаа. За тэгээд drop shadow-г хамгийн доор нь байгаа. За энэ хэсгийг сонгоно. За сонгосны за энэ drop shadow гэдэг чинь сүүдэр гэсэн үг ба шүү дээ. Сүүдэр ирнэ гэж байгаа. За та бүхэн анзаарэгдэж байна уу? За энэ check-ин аваад болиулъя. За энэ хэсгээр жоохон боос баг өгсөн өгөөгүй мэддэхгүй юм боос. За тэгээд за энэ blend mode хэсгээр болохоор бүгдээрээ normal байгаа бах. За бүгдээрээ normal биш заавал энэ multiply-ийг сонгож өгөөрэй. За миний одооноос зааж өгөх энэ тохиргооны settings-үүдийг та бүхэн дагаад хийгээрэй. За opacity-г энэ мэдээ 100 өгөх юм бол ийм жинан буюу тод болчихж байгаа. Тэгвэл 3 өгөхөд болно. За энэ angle буюу за одоо өнцөг байгаа шүү дээ. Одоо энэ чинь сүүдэр нь хаашаа тусах вэ гэдгийг зааж өгч байгаа. За та бүхэн энэ хойно байдаг use close like гэдгийг мэдхүү. За энэ за та бүхэнд би харуулъя л да. За энийг 100 болгож байгаад за энэ хөдлөх юм бол би сүүдрийг хаашаа тусах вэ гэдгийг шийдвэрлэж байгаа шүү дээ. За гэхдээ энэ чеклэх юм бол ямар утга учиртай вэ гэхээр за чеклчихэд за бүгдээр энэ текстийг Ctrl G-гээ хуулчих л да. За тэгтээ би өөр нэг текст хийчихэд за тэрнийхээ сүүдрийг ингээд drop shadow-ыг өөрчлөх гэсэн чинь за яаж ийн хамтдаа ингээд өмнө нь хийсэн миний текст бай зургийн сүүдраас ингээд өөрчлөгдөд боос. За энэ үед болохоор яагаад ингэдэг вэ гэхээр та хүн энийг чеклсэн байх үед хамтдаа хөдөлдөг байгаа. За яг хамтдаа хөдлөг текстийг энэ
сүүдрийг нь хамтдаа хөдөлмөр үе байгаад энийг дарахад болно шүү дээ. Юу гэсэн үг вэ? Энд чинь одоо нар энд байгаа. Тэгээ нарыг болохоор энд байршуулад хийж байгаа бусад бүх зүйл маань болохоор сүүдрээр ижидхэн тусахаар яг нарыг нэг зэгт байршуулж байгаа гэсэн үг байгаа. За тэгээ энэ глобалыг нь болохоор чек-ин авчих юм бол за энийг тусад нь ингээд сүүдрийг байршуулаад явах боломжтой байгаа. За энэ ч гэсэн чухал байгаа. За өнөөдөр иймэрхүү маягаар бас олон зүйлийг сурах байгаа шүү. За буцаад бүгдээрээ dropship руугаа очоод за энэ opacity-гийн 3 болгочихъя. За тэгээд өнцгийг нь болохоор 90 градус болгочихъя. За түүний дараа энэ хэсгүүдийг болохоор 6, за сайзыг нь болохоор 5 болгоорой. За яг одоо маш багаар өгж байгаа гэсэн үг. За энэ яг ямар хэсэг вэ, юу вэ гэдгийг мэдэхгүй байгаад бүгдээрээ зүгээр opacity-гээ 100 гэж байгаа ингээ хөдөлгөөд үзээрэй. Тэгэх юм бол за ер нь бол шууд надаар хилэлтгүй угаасаа шууд мэдэх бүрэн боломжтой байгаа. За ингээд болоо. За түүний дараа болохоор окей дарна. За бүгдээрээ preview гэдгийг дарж юм бол ямарсаж ингээ харагддаг байгаа шүү. За тэгээд окей даръя. За түүний дараа энэ хэсгийг болохоор бүгдээр copy paste хийгээд болох байхгүй юу? За Illustrator дээр Ctrl D дарах юм бол copy paste-ийг амархан хийх одоо нэг үйлдэлээ маш олон удаа ингээ давтахад тийм үйлдэл байдаг байхгүй юу? Гэтэ Photoshop дээр бас тэр үйлдэл байдаг байгаа. Юу зүгээр нэг зүйлийг зөөчлөө. За тэгээ ингээ нөгөө нэг Ctrl T гэдэг ч юм уу, Ctrl D гэдэг ч юм дарах юм бол шууд ингээ copy paste гэх хийх боломжтой тийм shortcut гэсэн үг. За тэр нь болохоор Photoshop дээр бас байдаг. За тэр нь ямар үед нөхцөлд боломжтой вэ гэдгийг та бүхэн тайлбарлаж өгье. За бүгдээрээ Ctrl T буюу transform хэсгийг бий болгосныхаа дараа за дээшээ за миний shortcut угаасаа харагдаж байгаа. За дээшээ сумаараа нэг дарчин. За түүний дараа enter дарчин. За энэ болохоор заавал transform хэсгийг сонгосны дараа үйлдэл хийх юм бол тэр нь copy paste болдог байхгүй юу. За үүний дараа яах вэ гэхээр бүгдээрээ keyboard-оос Ctrl Alt Shift T хэсгийг дараарай. Тэгэх юм бол layer хэсгийг анзаарах юм бол copy paste хийсэн. За дахиад дарлаа. Ингээ дараал байх юм бол хуулчих байгаа. За одоо та бүхэн анзаарах юм бол бидний яг өнөөдрийн хийх гэж байгаа 3D текст маань ингээд гараад ирчихэж байгаа гэсэн үг. Маш амархан байгуус. За энэ тэгээд бүгдийг ингээд хуулж байгаад сонгож байгаад Ctrl G дарах юм бол group болчих байгаа. За энийг болохоор бүгдээр 3D text гэд биччихье. Окей, нэрийг нь. За тэгээд харах юм бол өнөөдрийн бидний сурахч байгаа 3D текстийг ингээд маш амарханаар ингээд хийчихдэг байгаа. За бүгдээрээ сайн юуг бол ойлгосон шүү дээ. Ctrl T shortcut-ыг бол аяжсан байгаа гэж бодож байна. За бүгдээрээ тэгвэл энийг жоохон 3D текстийг илүү гоё үзмжтэй болгохын тулд олон арга бас байгаа. За энэ текстийгээ тэгвэл өнгийг нь бүгдээрээ сөлмөөрөө шүү дээ. Тэр үед болохоор олон арга байгаа л да. Гэтэ бүгдээрээ энэ группийгээ болохоор бас маус хоёроо дараад за энэ харах юм бол color overlay хэсгийг чиглэлчих юм бол өнгийг нь сөлөх боломжтой байгаа. За та бүхэн ихтэй анхаараараа blend mode хэсгийг болохоор нормалоор болгох юм бол энэчнээ бидний нөгөө нэг сүүдэр гаргаад гоё 3D харагдахыг харагдуулахаар хийсэн шүү дээ. Энэ маань болохоор алга болчихно. Тийм учраас заавал blend mode болохоор multiply сонгох хэрэгтэй. За өмнө нь би нөгөө текстийгээ цагаанаар хийж эхлүү зүгээр гэсэн шүү дээ. За яг анхандаа цэнгэр ч юм уу улаан ч юм уу яг өнгөөд өгөөд эхэлчих юм бол за энэ multiply-ийг сонгочих юм бол бидний яг одоо шар өнгө бол шар өнгө эсвэл одоо ногоон өнгө бол ногоон өнгөөр энэ өнгө маань гарчихгүй гэсэн үг. Ягаад тэгэхээр нөгөө эн чинь нэг multiply буюу blend mode орж байгаа учраас өнгө нэг бүр шал өөр болчдөг. Тийм учраас анханасаа текст нэ цагаан өнгөөр хийх юм болвол дараа нь blend mode өгөхөд болохоор маш амарханаар сөлөх боломжтой байгаа. За тийм учраас иймэрхүү маягаар өнгөө сөлчин. За түүний дараа болохоор 3D текст дээр бүгдээрээ энэ layer-га нээснийхаа дараа хамгийн ихний энэ текстийг сонгоод бас хоёр дараад бүгдээр layer style руу ороороо. За түүний дараа энэ чинээс энэ emboss гэсэн хэсэг байгаа. За энэ webel emboss гэсэн хэсгийг чеклээрээ. За тэгэх юм бол энэ текст маань илүү ингээд одоо 3D текст маань илүү амилж ийн гэсэн үг. За бүгдээр энэ settings хэсгээс болохоор ихэвчлэн
энэ style хэсгийг нь энэ emboss гэдгийг нь сонгож байгаад за бүгдээр жоохон хөдөлгөөд үзээрэй. За тэгэх юм бол за энэ тооны хувьд болохоор яг одоо 28 38-ыг өгөх хэрэгтэй гэсэн тийм тогтсон юм байхгүй. Та бүхний font, text яг юу хийж байгаас хамаарат энэ өөр байх болно. За миний хувьд болохоор нэг энэ хэмжээнд өгөх юм бол за ямар тач emboss хэсэг маань илүү жоохон гоё орж байгаа юм шиг байна. За ингээ бүгдээр ямарс ингээ хөдөлгөөд үзээрэй. Тэгэх юм бол ямархуу ер нь бол харагдвал болохоор байгаа вэ гэдгийг ингээ мэдрэмжээр хүн болгоных болохоор өөр байгаа. За иймэрхүү аргаар 3D текстийг ингээ амдуулаад хийчих байгаа. За тэгээд миний хувьд болохоор энэ чинээ 3D текстийгаа дуудаж оруулж ирээд энэ чинээ паст хийгээл болоо байгаа. За тэгээд ямар тач иймэрхүү маягаар за энэ пост руу Ctrl D ямар тач энэ текстийг сонгоод ингээд 3D текст хийчихэж байгаа гэсэн үг. За тэгээд ямар тач өнөөдөр болохоор 3D текстийг хэрхэн хийх талаар хамтдаа сурлаа. За та бүхэнд өнөөдрийн хичээл бас маш их хэрэгтэй байсан бахаа гэж бодож байна. За иймэрхүү аргаар та бүхэн олон зүйл дээр сурсан зүйлээ хэрэгжүүлээд нэг үзээсэй гэж хүсэж байна. За бичлэгийн маань дуусны үеэнд маш их баярлалаа. За 3D текстийг маш амархан аргаар сурлаа. За ямар ч тач нэг удаа хичээлээ үздсэн байх юм бол дараа нь хэрэглэх үедээ тийм хичээл байсан шүү дээ гэж эргэж үзээд хийх боломжтой. За үзээгүй байх юм бол санаанд нь жорохгүй учраас хийж чадахгүй гэсэн үг байгаа. За би бичлэгээ 4 сард яагаад нэг сайн оруулах чадаагүй бэ гэдэг зүйлээ та бүхэн тайлбарлая. За ямар ч тач хүүтэн улирлаас дулаан улирал руу шилжиж байгаа энэ одоо үед болохоор хүний дархлаа их ундаг. За ямар ч тач бие махбод их суулддаг гэдэг ч юм уу. За энэ нь бол жоохон тиймэрхүү байдэн шүү дээ. Тийм учраас нэмэлт витамин ч гэсэн их хэрэгэлдэг. За миний хувьд энэ 4 сарыг болохоор эрүүл мэндэндээ их анхаарсан цаг хугацаа байлаа. За харах юм бол сүйд мэд эмнэлэг дээр болохоор багц шинжилгээ буюу эрт илрүүлэгт орлоо. Анх удаага хотод дурандууллаа. За ямар ч тач шинжилгээний хариулмаа бүхий л эргэтэн бүх зүйл маань болохоор эрүүл гэдэг хариу гарсан байгаа. За бэлгэний БЦ байхгүй, хеликобактер огт байхгүй гэдэг ч юм уу. За ямар ч эрүүл мэндийн хувьд болохоор яаж эрт илрүүлэгтээ ороод амцсан байгаа. За мөн миний хувьд нойрыгоо болохоор 8 цаг сүүлийн 6 сарын туршигыг харах юм бол дундаж нойр нь бараг 8 цаг байгуус. За энэ 4 сард миний хувьд маш их унтсан цаг хугацаа байсан гэсэн үг. За тэгээ биеийн дамирын хувьд болохоор 5 сарын 24-нд болох марафонд болохоор 42 км-т миний хувьд бэлдэж байна. За яртаж орхосоо их айж байгаа. Тэр хэмжээгээрээ бэлтгэхдээ бас энэ 4 сард маш их хийсэн цаг хугацаа байла. За хооллолтын хувьд болохоор хоолоо маш сайн идэж байгаа. За өглөө одоо тостой кофе, эсвэл өглөөний цагаа өдөр тутамд ууж байгаа. Тэгээд шимдэж ээлтэй хоолуудаа ч гэсэн хийж байгаа гэдэг ч юм уу. За энэ 4 сарын хувьд болохоор эрүүл мэндэндээ их анхаарсан цаг хугацаа байсан. За тэр хэмжээгээрээ камерны урд, бас компьютерийн урд маш удаан тийг суух тийм цаг жоохон багасгасан байгаа. За уцаас ихсэн оролдох цагаа багасгасан. За тэгээд мөн 4 сард өвөр ангаа хөвсгөл тэрэлж гэдэг ч юм уу. Ямар ч эрдэнэт гэдэг ч юм уу. Ярс өдөө орон нутг руу ажиллаар маш их явсан байгаа. За тэгээд 4 сар маань ямар ч тач ингэж өнгөрсөн байна. За тэгээд 5 сар гараад ямар ч тач бичлэгээ хийж эхлэе гээд ямар ч тач бичлэгээ хийж эхэлж байна. За тэгээд олон хүмүүс болохоор та яаж ваа, хичээлээ яаж ваа, YouTube-ээр болчихж байгаа мó, шантарч байгаа мó гэсэн. За ямар ч тач үгүй. За би YouTube суугаа болохоор орхихгүй маш их олон жилийн турш төлөвлөөд бодож ирсэн зүйлээ хэрэгжүүлж байгаа учраас амархан бол бууж өгөхгүй. За миний хувьд болохоор нэг барьсан зүйлээ ямар ч тач тууштай сурдаг ч юм уу. За ямар ч тач нэг ажилд орвол тэндээ удаан ажилладаг ч юм уу. Ямар ч тач нэг тийм шазруун зан бол байгаа. За YouTube суугаа ч гэсэн баг багаар хичээлээ оруулаа явуулна. За тэгээд ямар ч YouTube сувагт маш их хөрөнгө оруулаад цагийг зарцуулаад хийж байгаа учраас ямар ч тууштайгаар бичлэгээ оруулах болно. Энэ жилийн үед маш олон төлөвлөсөн бичлэгний санаа зүйлсүүд өндөө байгаа. За тэгээд бас нэг анх маань тэгсэн л да. Ямар ч 100 оруу бичлэг оруулчаад дагагчсан дөнгөж одоо 5 6 гэж гэсэн байгаа. Гэхдээ миний хувьд болохоор энэ маш их тоо байгаа. За та бүхэн орой унтахтаа нойр хүрэхгүй одоо 1-ээс 1000 хүртэл тоолж үтсэн үү? За 2000,
За 3000 хүртэл тоолж үзсэн үү? Бас л хэцүү шүү дээ. 1 2 3 4 5 6 гэж бүр ихтэй бүр 5000 хүн дагаж байгаа гэдэг чинь тэр хэмжээгээр маш олон хүмүүс дагаж байгаа гэсэн үг. За ихтэй кино задлан гэдэг ч юм уу тийм entertainment контентийг хүмүүс зүгээр л үзээд нэгээл эсвэл уйлаад ч юм уу тэгэхэд болдог. Гэтэ миний болохоор жоо академик зүйлс байгаагаар энгийн хүмүүс сонсоод ойлгоод дараагийн имжлүүдийн хүлээгээд тэгдэг зүйлс биш. Юу гэсэн үгээрээ маш олон ютубер, кино задлан, контент бүтээгчид миний бичлэгийг дизайнерууд гэдэг ч юм уу их үздэг учраас тоон угаасаа бага байх нь угаасаа тодорхой. За тэрийг ч гэсэн миний хувьд хүлээн зөвшөөрөөд энэ YouTube сувгийг одоо бичлэгээ ингээ оруулаад явж байгаа. Ямар ч тач бага хэмжээгээр ч гэсэн хүмүүс үзэж байх юм бол болж байна. За би кино задлан хийчих юм бол угаасаа асуудалгүй олон дагагчтай болж болно. За тэглээгээд ямар үнцэнтэй тий хүмүүс ямар үнцэнтэй тэ дүүнер маань ямар үнцэнтэй гэдэг ч юм уу. За ямар ч тач академик зүйлсийг одоохондоо оруулаад явж байгаа болно. За гэхдээ миний хувьд болохоор саунд инженерээр ажиллаж байгаа шүү дээ. Гэхдээ одоо бродкасттэй холбогдлолтой бичлэгүүд бас оруулж чадахгүй байгаа. За одоохондоо ямар ч Adobe-ийн талаараа бичлэг оруулаа явж ил бай. За энэ жилийн үед миний хувьд бас Apple-тэй холбогдлолтой бичлэгийг маш их оруулмаар байгаа. За Apple-ийн экосистемийн 100 экосистемийн талаар гэдэг ч юм уу short reel-үүдийг ч гэсэн оруулмаар байна. За та хүн ч гэсэн бичлэгийн маань дуусал үзээд бас маш ихээр дэмжиж өгч байгаад маш их баярлалаа. За тэгээд комент, лайка бас харамгүй дараад за ягаад шеэр хийж бас болохгүй гэж те. Тийм учраас шеэр хийгээд бусдаас түгээгээсэй гэж хүсэж байна. За тэр нь болохоор намайг илүү контент сайн хийх хэд бас хүч өгөх байгаа шүү. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Аньян.